Өнөөдрийн бичлэг дээр 2025 онд уншсан хамгийн шилдэг гэж бодож байгаа 3 эрүүл мэндийн номынхаа талаар ярилцах болно. Эрүүл мэндийн номыг сонгож авсан. Уул нь 25 онд уншсан мэдээж одоо хувийн хөгжилтэй холбоотой ч юм уу, санхүүтэй холбоотой, бизнестэй холбоотой гэх мэтлэнгээр маш олон гой ном байгаа ч гэсэн яг эрүүл мэндийн номыг сонгож авсан. Яагаад гэхээр эрүүл мэнд угаасаа бүр хамгийн чухал суур зүйл нь шүү дээ, тий. Миний хувьд бол нодлон биш одоо 26 он болсон юм чинь тий. 24 онд нэг жоохон өвдчихсэн байхгүй. Тийм амар хүнд ч өвдөж байгаагүй. Жоохон л өвдчихсэн. Тэгээд өвдөхөд бол бүр ерөөсөө юу тэр ажлын бүтээмж хүсэл мөрөөдөл тийм юм бүр ямар ч хамаагүй зөвхөн зүгээр энэ толгоол өвдгөө болчихсон. Толгоол өвдгөө болвол тэгэл бүх юм болоо. Өөр юу ч хүсэхгүй нэг тийм байдалд ортгийн юм бэлээ. Тэгээд тэрнээс бас жоох ингээд айцтай өвдөлт гэдэг бол зүгээр аимшигтай зүйл юм байна. Хамгийн гол нь эрүүл байж ижил тэрний дараа нөгөө хүсэл мөрөөдөл ажлын бүтээмж бизнес карьер гэдэг зүйлс яригддаг юм байна гэдэг жоохон мэдрээд тэгээ 25 онд нэлээ эрүүл мэндийн номыг бас жоохон ингээд төлхөө уншихыг хичээсэн байгаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн шинэ жилээр 25 онд уншсан хамгийн шилдэг олон ном байгаа ч гэсэн заавал эрүүл мэндийн номыг сонгож ярьж байгаа. Нугасаа эрүүл мэнд бол хамгийн суур гэдгийг бүгдээрээ мэддэг, хүлээн зөвшөөрдөг ч гэсэн заавал өвдснийхөө дараа нэрээ угаасаа эрүүл мэнд чинь чухал юм байна гэжсэн нард өвдгөөсөө төрүүлээд эрүүл байхтай гоё эрүүл байгаадаа талархаад эрүүл тэр биеэ яаж урт хугацаанд нь авч явах вэ гэдэг нь илүү чухал шүү дээ, тийм учраас өнөөдрийн сонгож авсан 3 ном ч гэсэн яг өвчин тусчаад өвчнөө эдгэх талаар биш, өвчин тусалгүйгээр эрүүл бие. Одоо ч хажууд нь одоо дундаж наслалтаа угаасаа уртсаад байгаа шүү дээ, тийм учраас өөхөх өдрийнхөө өмнөх өдөр хүртэл нь гоё хоёр хөл дээрээ цоглог ирч хүчтэй амьдарч агаад насаарыг гэсэн ер нь бол хүмүүс урайтай болсон шүү дээ, тийм учраас эрүүл бие гоё эрүүл чигээр нь авч явахад тусдаа 3 номыг сонгож авсан. Тэгээ би ChatGPT-гээс асуусан байхгүй юу? Би яг ингээд өөрөө бол эмч хүн биш. Гэхдээ би өөрөө гоё эрүүл амьдрмаар байна. Тэхийн тулд надад ингээд эрүүл мэндийн мэдлэг хэрэгтэй учраас би яг юуны талаар ямар дэс дараалалтаагаар суралцвал зүгээр вэ гэж ChatGPT-гээс асуусан. Тэгсэн чинь ChatGPT бол хамгийн түрүүнд нэгдүгürt цус хамгийн чухал. Цусны эргэлт, цусны чанар, цусны хэмжээ маш чухал учраас цусны талаар, цусны эргэлтийн талаар суралцах хэрэгтэй гэсэн. Хоёр дахь нь болохоор амьсгал, гурав дахь нь бодисын солилцоо, тэгээд дөрөв дахь нь хоол боловсруулах, тэгээд дархлаа, тэрний дараа унтах, стресс, хөдөлгөөн гэсэн энэ дарааллаар ингээд эрүүл мэндийн талаар суралцвал зүгээрээ гэд. Тэгээд энэ дарааллын дагуу яг холбогдох номуудыг уншихыг хичээж байгаа. За эхний ном болвол ChatGPT хэлсний дагуу цусны талаар судлах хэрэгтэй гэсэн учраас цусны эргэлтээ сайжруулж эрүүлчих үү гэсэн энэ ном бол бас яг уншиж үзсэн чинь нэр айгүй чухал ном юм бэлээ. Цусны эргэлт гэдэг чинь угаасаа бид нэр цусныхаа эргэлтээр цусаараа дамжуулаад эд эс болгондоо хэрэгтэй шимт хичээл болон хүчил төрөгчийг цусны эргэлтээрээ дамжуулж байгаа шүү дээ. Тэгээд энэ номон дээр бол таны ямар нэгэн эргэтэн зовиортай бусад эргэтнээсээ одоо дутуу ажиллаад ч юм уу одоо жоохон өвчлөхөд байгаа ямар нэгэн зовиор байгаа бол тэр эргэтэнд чинь хангалттай хэмжээний цус очиж чадахгүй байгаа учраас тэр эргэтэн чинь өвдөж байгаа маа. За бүр нэг сонирхолтой жишээ бол одоо хөгшөрж байгаа хүмүүсийн жоохон чихэн хатуурлаа гэдэг нь шүү дээ, тий. Энэ цусны эргэлт энэ номон дээр бол Япон эмчийн бичсэн ном л доо. Энэ номон дээр бол чихэн хатуурж байгаа хүмүүс бол чихэнд хангалттай хэмжээний чанартай цус очиж чадахгүй байгаа учраас тэр чихнийх нь одоо ингэ сонсгол муудаж байгаа маа гих мэтчлэнгээр бүхэл ямар таны эргэтэн чинь зовиортой тэр эргэтэн хангалттай хэмжээний чанартай цус очихгүй байгаа учраас л таны бие эргэтэн өвдөж байгаа маа гэсэн байсан. Тэгээд цусны эргэлт гэхээр бидний ингээ боддог зүйл бол цусны эргэлтээ хурцсан ч юм уу, цусны эргэлтээ сайжруулна гэсэн энэ эргэлтэн дээр нь анхаардаг гинэ. Тэгтэл номын зохиолч бол цусны эргэлтээс төрүүлээд бид нэр цусны хэмжээ цусны төлжилтэн дээр анхаарах хэрэгтэй гэнэ. Шинээр цус үйлдвэрлэх тэр цус төлжилтэн дээр анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэл нэгэнтээ ингээд цус багталттай, жоохон цустай хүн цусныхаа эргэлтэн дээр тэр баг цусаа хурдан эргүүлэх дээр анхаарах юм бол одоо толгоо эргэх ч юм уу те дасгал хийх юм бол цусны эргэлт сайжирна штэ. Тэгтэл цус багталтай хүн хамаагүй дасгал хийх юм бол толгоо эргэх ч юм уу, бөөлж сүрэх ч юм уу тиймэрхүү сөрөг үр дан гарах боломжтой. Тийм учраас цусны эргэлтээ сайжруулъя гэж бодож байгаа хүмүүс цусны эргэлтээсээ төрүүлээд нэг номерт бол цус төлжих буюу цусныхаа хэмжээг ихсгэх дээр анхаарах хэрэгтэй гинэ. Тэгээд орчин үеийн хүмүүс бол ихэнх нь бас цус багталттай болцсон гэж байна. Тэрний шалтгаан бол бидний бие дотроос шин цус төлжиж гарч ирнэ гэдэг чинь тэр шин цус төлжиж гарч ирэхэд их усүр нь бол бидний хоол шүү дээ, тий? Шимт хижээл хоол. Тэгээд эзэн хоолноосоо хангалттай шимт хижээлээс хорч аваад тэгэл тэр цус маань шинээр үйлдвэрлэгдэн шүү дээ. Тэгтэл орчин үеийн хүмүүсийн бие нь тэгж чадахгүй байгаа шалтгаан бол бидний хотоод хоол боловсруулах эргэтэн тогтолцоотой холбоотой юм байна. Хичнээн мянган ингээд сайн юм эзэн ч гэсэн
хотоод гидсний маань үйл ажиллагаа муу ах юм бол тэрнээсээ хангалттай шин тижээлээс сорж авч чадахгүй байгаа гинэ. Тэгээ тэрний шалтгаан бол орчин үеийн хүмүүс ингээд хоол боловсруулах эргэтэн тогтолцоо муудаад байгаа шалтгаан бол шүн орой айгүй их юм иддэг. Тэгээд жижиг сажиг юм дундуур нь айгүй их иддэг. Одоо дээр үеийн хүмүүс албал ингээд бид нар шиг ингээд амны зугаа гэсэн юм бол ховор байсан байгаа шүү дээ. Тийм учраас хотоод гидснийх нь үйл ажиллагаа сайн байсан юм. А бид нар бол хотоод гидсийн амрах сөхөө өгөлгүйгээр баахан жижиг сажиг юм идээд байдгаасаа болоод хотоодондоо амралт өгдөггүй. Тэрнээс болоод хоол боловсруулах эргэтэн тогтолцоо маань муудаад тэгээд хичнээн мянган сайн мэдсэн ч гэсэн шин тижээлийн сайн сорж авч чадхаа болцсон гинэ. Тэгээд энэ ном дээр бол цус төлжил цус багталттай хүмүүс бол хотоод гидснийхаа хоол боловсруулах эргэтэн тогтолцооныхоо эрүүл мэндийг л 1 номерт хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Сайн зүйл идэхээсээ төрүүлээд штэ бүр сайн зүйл идсэн ч гэсэн тэрнээсээ шин тижээлийн сорж авах шаардлагатай учраас юу идэж уух вэ гэдгээс төрүүлээд хоол боловсруулах эргэтэн тогтолцооныхоо үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэгж сайжруулахын тулд яах ёстой вэ гэхээр ингэж дундуур нь хотоодоо амраалгүйгээр юм иддэг тэр зуршлаа болох хэрэгтэй. Тэгээд шүн орой хамаагүй юм иддэг болох хэрэгтэй гинэ. Одоо бид нэр ингээд өлсгөөр ч юм ингээ хотоод хорчигнож дуурдсан шүү дээ. Тэр хотоод хорчигнож дуурах нь болохоор хотоод маань цэвэрлэгээ явахад тэгж хорчигнож дуурдаг юм байна. Яагаад гэхээр хотоод маань ингээд хоол идсний дараа хоол идээд дүүрэн байгаа. Тэгээд тэр хоол нь нарийн гидс рүү яваад хотоод жоохон хоосрно штэ. Тэгэж хотоод хоосрсон үед хотоод маань ингээд хүчтэй бацлалт явуулдаг гинэ. Тэг хүчтэй бацлалт явахад хотоодны хананд наалтчихсан үлдэгдлүүд гадагшилдаг юм байна. А тэгтэл хотоодоо бид нэр хангалттай хоослож өгөлгүйгээр дээрээс нь дахиад нэг ширхэг үзэмч юм уу нэг ширхэг чихэр ч юм уу ингээд дээрээс нь хийгээд тахаар хотоод маань ингээд хүчлээ бацлалт явуулдаггүй. Хүчтэй бацлалт явуулахгүй гэдэг чинь өчигдөр уржигдрын ийдсэн хоолны үлдэгдлүүд хананд нь наалтаж үлдээд тэгээд тэрэн дотроо бүр эсэлдээд ашиггүй бактериуд одоо олширч малшроод хотоод гидснийхэн тэр орчин нь мууддаг гинэ. Товчхондоо бол хотоодоо сайн амраах хэрэгтэй гэсэн бэлээ энэ ном дээр. Тэгээ дэлгэрүүлэн унших юм бол энэ ном бол бас яг яалтчгүй эрүүл мэндэд бол үнэхээр хэрэгтэй бас гоё хэрэгжүүлэх юм зөндөө тэ ном бэлээ. За хоёр дахь ном маань болохоор амьсгал ном байгаа. Яг л ChatGPT дээр гаргаж ирсэн дарааллын дагуу сайн номнуудыг холбогдох сайн номуудыг хайгаад уншсан байгаа. За хоёр дахь нь болохоор амьсгал. Энэ номыг уншсан чинь бас нэлээд шоконд орсон шүү. Бидний гоо сайхан, эрүүл мэнд, сэтгэл зүй гэд бүх зүйл амьсгалтай бүр гүн гүнзгий холбоотой юм байна гэд. Жишээ нь одоо гоо сайхан дээр л гэхэд хүн ер нь бол амьсгал гэх юм бол нэгдүгээр амаараа амьсгалж гинөө, хамраараа амьсгалж гинөө гэдэг нь айгүй чухал юм байна. Ер нь бол хамраараа амьсгалах нь айгүй эрүүл, амаараа амьсгалах нь буруу юм байна л та. Тэгээд яг уу ингээд хүн одоо хамранд битүүж ханаад хүрсэн тэр үедээ хамраараа амьсгалж болохгүй тийм одоо онцгой нөхцөлд амаараа амьсгалахаар бидний бие юм зохион бүтээгдсэн юм байна. А тэгтэл өдөр тутамдаа амаараа амьсгалах юм бол гоо сайхан, сэтгэл зүй гэд бүх зүйлд нь нөлөөлөх юм байна. За жишээ нь гоо сайханд яаж нөлөөлөх вэ гэхээр амаараа амьсгалдаг хүмүүс хөвчлэн одоо ингээд ам нь ингээд жоохон ангаалттайгаар ингээд хөвшсөн байдаг гинэ. Яагаад гэвэл амаараа амьсгалах учраас амаа таг чимээчих юм бол амьсгалж чадахгүй учраас амаараа амьсгалдаг хүмүүсийн ам нь ингээд жоохон ангархаа байдаг. Тэгээд ам ангархаа байхад бидний хэл доошо унжиж идэг. Тэгээд энэ хүнд махан хэл маань ингээд доошо унчхаар эрүүгээ дараад доод эрүүний булчин сулраад давхар эрүү гэж зүйл үүсдэг юм байна. Дээрэс нь хацар болоод ер нь бол энэ нүднээс доошоогоо хацар энэ давхар эрүү бүгдээрээ доошо унжчихдаг юм байна. За тэгээд амаараа амьсгалахаар нөгөө нэг бид нэр дутуу амьсгалаад идэм байл та. Тэгээд дутуу амьсгалж байгаа учраас өөрийн мэдлгүй нөгөө илүү сайн амьсгалахын тулд ингээд урагшлаад идэх юм байна. Тийм учраас ингээд жоохон хүзүүний тахисан одоо урагшаага юм жоохон бөхтгөр биетэй болоод ингээд хөвшчих юм байна. Тэгээд бас амаараа амьсгалдаг хүмүүс бол нүдний гал цаггүй байдаг гэх мэтлэнгээр ингээд амаараа амьсгалах юм бол ер нь бол гоо сайхан маш муу болох юм билээ. Тийм учраас нэгдүгээрт бол амьсгал гэх юм бол амаараа биш хамраараа амьсгалж хөвших хэрэгтэй мэлээ. За хоёрдугаарт бол хурдан ингэж хурдан амьсгалахаас илүүгээр удаан амьсгалах юм бол бидний сэтгэл зүйд бас айгүй чухал нөлөөтэй гинэ. Одоо бидний мэдрэлийн тогтолцоод бол парасимпатик мэдрэлийн тогтолцоо, симпатик мэдрэлийн тогтолцоо гэж хоёр мэдрэлийн тогтолцоо байд юм байна. Энэ парасимпатик гэдэг мэдрэлийн тогтолцоо бол одоо хүн айгүй гоё ингээд тайван, амгалан, санаа зовох юмгүй байх үед парасимпатик мэдрэлийн систем ажиллаж идэг. Одоо шүн орой унтчихад ч юм уу те тайвширсан үед ажиллаж идэг. Тэгээд энэ тайвширсан үед ажилладаг энэ парасимпатик мэдрэлийн тогтолцоо байх үед хүн өөрийнхөө биеийг дотор талаас нь эрүүлжүүлж, төлжүүлж идэг. Таны биеийн дотор ямар нэгэн шарх сорив байгаа бол тэр үед нь одоо эдгэрж идэг юм байна. Харин симпатик мэдрэлийн тогтолцоо бол айгүй тийм сэргэг соргоог байдаг. Ямар нэгэн аюултай зүйл байгаа үед ч юм уу те тулалдах уу одоо тэмцэхүү гэсэн төлөв байдалд оролдог бол симпатик мэдрэлийн тогтолцоо юм байна. Тэгээд бид нэр ингээд дутуу ингээд жоохон амьсгалаад ахаар байнга симпатик мэдрэлийн тогтолцоогоо ажилуулж байгаа юм гинэ. Хурдан ингээд амьсгалахаар одоо аюул маюултай үед ч
ч юм уу нэг амтан гараад ирэх юм бол бид нар хурдан гүгэл маш хурдан амьсгална шүү дээ. Тийм учраас хурдан амьсгалах юм бол бидний бие махбод дотор маань симпатик мэдрэлийн тогтолцоо ажиллаад өөрийгөө нөхөн төлжүүлээд амраагаад эдгээх биш эсрэгээрээ яг одоо ингээд тулалдах нөхцөл байдалд ороод одоо тэр эдгэж мэдгээх хоол боловсруулах гэсэн дараагийн зүйлсүүдээ хийхээ болчихдөг юм байна. Тэгэхээр өдөр тутамдаа бид нэр байнга ингээд огцом ингээд хурдан амьсгалаад авах юм бол мөнхийн симпатик мэдрэлийн тогтолцоогоо ажилуулна гинэ. Харин энэ номон дээр бол эсрэгээрээ бид нэр маш гоё гүнзгий амьсгалаад тий 4 секунд аваад 4 секундээр гаргах 5 секунд аваад 5 секундээр гаргах мэтчлэнгээр ингээд ухамсартайгаар удаанаар амьсгалах юм бол уус шиг манд бүтэн ажиллаад парасимпатик мэдрэлийн тогтолцоог ажилуулж эхэлдэг гинэ. Парасимпатик мэдрэлийн тогтолцоог ажилуулад эхлэхээр түрүүний хэлсэнчлэн нөгөө бие маань амрах горимд ордог. Амрах горимд ороод санаа зовлт байхгүй болоод тайван байгаад эхлэх юм бол бие маань өөрийгөө нөхөн төлжүүлээд дахин сэргээж идэг. Дахиад өөрийгөө залуужуулж байна гэсэн үг шүү дээ, тийм учраас энэ номон дээр бол өдөр тутамдаа ингэж дутуу богино амьсгалах биш гүнзгий амьсгалах тусмаа та сэтгэл зүйн хувьд ч гэсэн аюулгүй байна. Яагаад гэхээр энэ симпатик мэдрэлийн тогтолцоо ажиллах юм бол хүн өөрийгөө аюулд байна гэж хүлээж авах учраас ямар нэгэн аюул байхгүйсэн ч гэсэн төгшүүртэй санаа зовсон айсан мэдрэмжтэй. Харин парасимпатик мэдрэлийн тогтолцоо ажиллах юм бол сэтгэл зүйн хувьд бол гоё амар амгалан байд. Бие махбод маань ч гэсэн дахин төлж байгаа учраас гоё тайван байна гэсэн мэлээ. Тийм учраас энэ ном дээр бол ингээд одоо хамраараа амьсгалах нь нэгдүгээрт маш чухал. Хоёрдугаарт бол хурдан амьсгалах биш, удаан, тайван, ухамсартайгаар амьсгалах тусам бидний эрүүл мэндэд сайн шүү гэсэн байлээ. Тэгээд үүнээс гадна маш олон одоо ямар эрхтэнд яаж амьсгалах нь яаж нөлөөлт юм бэ? Тэгээд амьсгал одоо яаж ингээд зөв амьсгалах вэ гэсэн амьсгалын маш олон арга техникийг бас бичсэн байлээ. За 3 дахь ном маань болохоор өвчнөө хайрал, дотоод хувиргалтын аргачлал гэдэг. Энийг саяхан уншсан бас үнэхээр гоё ном байлээ. За энэ болохоор нүг ер нь бол хүний далд ухамсарын талаар ярьдаг. Тэгээд одоо тусгалын хууль гэж зүйлийн талаар энэ номдэр гардаг хгүй. Тусгалын хууль гэхээр бидний одоо энэ гадаад орчинд байгаа зүйлсүүд бол ерөөсөө бидний дотоод байдлын маань тусгал өвчин байна уу, жаргал байна уу, юу ч байна уу те бүгдээр л таны дотоод байдлыг чинь тусгал. Ямар нэгэн танд өвчин байгаа бол тэр өвчнийг үүсгэх чинь таны дотор байгаа таны бодол, мэдрэмж тэр өвчнийг үүсгэсэн гэсэн гэж ер нь далд ухамсарын талаар гардаг. Үнэхээр бас сонирхолтой гүн гүнзгий ном байлээ. За энэ номыг ярихаасаа өмнө түрүүлээд манай сувгийн хамтран ажиллагч Витамин Хаусынхаа цайрыг танилцуулъя. За цайр бол ерөөсөө хүний бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа, бамбай булчирхаан хэвийн үйл ажиллагаа, дархлааны тогтолцооны маань хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед хэрвээ цайр дутагдах юм бол бидний бодисын солилцоо, бамбай булчирхаан энэ одоо дархлааны маань хэвийн үйл ажиллагаа нь муудах болно. Тэгээд дархлааны хэвийн үйл ажиллагаа муудна гэдэг чинь өвчин төрх төмтгий болно. За шарах сорив гарсан ч гэсэн удаан эдгэн гих мэтчлэнгээр цайр дутагдах юм бол бас олон зүйлсийг илэрх байгаа. Тэгээд бидний биеийн дутагдаж болдог витаминууд бүгд бас ихтэж болдог. Ихтэх юм бол бас сөрөг үр дагавартай учраас миний хувьд бол Витамин А дээр очиод эрсийн шинжилгээг өгөөд яг танд ямар эрдэс бодисууд дутагдж байна тэрийг нөхөж аваарай гэж бол хувийн зүгээс санал болгомоор. За үргэлжлүүлээд өвчнөө хайрал ном дээр бол одоо сайн хэлсэн чинь нөгөө тусгалын хуулийн дагуу гадна талд чинь таны биед ямар нэгэн зовир өвчин байгаа бол тэрний шалтгаан нь дотор талд чинь байгаа гэсэн шүү дээ. Тэгэд энэ ном дээр бол ингээд далд ухамсар одоо бидний биеийн дихүүл яг яаж өвчин үүсгээд байгаа юм бэ гэдэг талаар далд ухамсарын үүднээс тайлбарсан байдаг. За гэхдээ нэгт бол ингээд ойлгох ёстой зүйл нь бол далд ухамсар бол үргэлж таны төлөө ажиллаж идэг, үргэлж сайн сайхны төлөө ажиллаж идэг гинэ. Хэдийгээр өвчин зовлонг бий болгоцсон байгаа ч гэсэн тэр бол таны төлөө, таны хүслийн дагуу танд үйлчлэхийн төлөө тэр өвчнийг бүтээсэн байгаа юм гинэ. Тэгэхээр бодоод үзэх юм бол бид нар бол өвчин зовлон хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгтэл далд ухамсар маань бидний хүслийн дагуу бидний төлөө өвчин бий болгосон гэхээр сонирн байгаа. Тэгэхээр бид нар бас хүслээ буруу илэрхийлээд идэм шиг байгаа. За тэгэхээр далд ухамсар яаж өвчин бий болгодог вэ гэхээр 6 механизмын талаар бичсэн байна. За нэгдүгээрт бол далд ухамсар бол хүний бүр жинхэнэ далд хүслийг биелүүлдэг гинэ. За жишээ нь энэ дээр бол нэг настай эмэгтэй бодит жишээг бичсэн байгаа хгүй. Тэр эмэгтэй болохоор нөхөр нь нас орчихсан. Тэгээд нэлийн настай эмэгтэй. Тэгээд нөхөр нь нас орсны дараа тэр эмэгтэй бол ямар ч шалтгаангүйгээр бие нь маш ихээр өвдөд исэн. Тасралтгүй байнга өвдөд исэн. Тэгээд номын зохиолч эмчдэр маань очоод ингээд би байнга нөхөр нас орсноос хойш миний бие байнга өвдөд ийна гэд очсон юм бэлээ. Тэгсэн чинь нөгөө номын зохиолч маань тэр эмэгтэй далд ухамсартай ажиллаа. Дотор талыг ингээд ухаад ихэлсэн чинь нөгөө эмэгтэй маань хүсэжсэн зүйл нь юу вэ гэхээр нөхөр нас орсон, настай хүүхдүүд нь тусдаа гараа явцсан учраас нэлээ их ганцаардчихсан. Тэгээд ганцаардчихсан учраас хүүхдүүд минь надад анхаараасаа, хүүхдүүд минь байнга над дээр ирж зочлоосоо гэж хүсэжсэн. Тэнгүүд нь тэр эмэгтэй далд ухамсар нь тэр эмэгтэй хүслийг биелүүлэхийн тулд нөгөө эмэгтэйг чинь өвтгсөн байгаа.
Өөрөөр хэлбэл бид нэр хит их бусдын анхаарал халамжийг хүсээд эхлэх юм бол даалд ухамсар маань биднийг өвтгдөг гэсэн үг. Ягаад гэвэл хин нэг маань өвдөх юм бол бид нэр тэр хүнд анхаардаг, эвимэн гэдэг одоо тэр хүндээ ингээд анхаарч цаг зарцуулдаг шүү дээ. Тийм учраас хит их анхаарал хүсэх юм бол даалд ухамсар бас өвчин үүсгэх юм байлээ. Тэгэхээр за зөвхөн анхааралч гэлтгүүгээр даалд ухамсар маань бол ингэж бидний бүр суур тэр цаад хүслийг биелүүлэхийн тулд ингэж өвчин бас үүсгдэг юм байна. Тэгэд номын зохиолч бол тэр эмэгтэйд ингээд та бол ингээд одоо хүүхдүүдээ гэртээ ирээсэй гэж хүсэж байгаа. Хүүхдүүдийн анхаарал халамжийг хүсээд байгаа юм байна. Гэхдээ хүүхдүүдийн анхаарал халамжийг татах маш олон арга байгаагаас өвчин гэдэг жоохон буруу, муу аргыг сонгоцсон байна. Тийм ашиггүй аргыг сонгоцсон байна. Өөр олон арга байгаа. Та өөрөө хүүхдүүдээр очиж болно гэдэг юм уу? Ийм олон арга байгаа учраас энэ аргыг ингээд сонгох шаардлагагүй гэдгийг тэр эмэгтэйд ойлгуулангууд даалд ухамсар нь ойлгоод ингээд өвчин нь ингээд ааж маш шууд идэгсэн гэж байгаа байхгүй. Энэ бас босон явдал гэсэн бэлээ. Бас сонирхолтой. Тэгэхээр даалд ухамсар бол яг таны төлөө ажиллаж идэг учраас өвчин гарч ирсэн бол энэ өвчин яагаад үүсч вэ? Таныг хорлох гээд алах гээд гараад ирсэн биш. Би яг юунаас болоод энэ өвчин ингээд би болгоч вэ гэж гэсэн гэж өөрөөсөө асуух ёстой гэсэн байлээ. За хоёрт даалд ухамсар өвчин яаж бий болгодог вэ гэхээр өөрийгөө хамгаалахын тулд бас даалд ухамсар маань өвчин бий болгодог гинэ. Таныг хамгаалахын тулд гэсэн. За энэ дээр бас нэгэн бодит жишээг бичсэн байгаа нь нэг залуугийн талаар бичсэн аахгүй. Тэр залуу болохоор ажилдаа маш их дурггүй. Ажилдаа явахыг бол үнэхээр хүсдэггүй. Гэхдээ бодит амьдрал дээр бол ажилдаа явахыг хүсдэггүй ч гэсэн мөнгө олохын тулд ажилдаа явдаг тийм залуу байхгүй. Гэхдээ даалд ухамсарынхаа бүр гүн хүсэл бол ажилдаа явахыг хүсдэггүй. Ажил дээр очихоор стресстэй, уур нь хүрдэг тий. Номын зохиолч бол чи ажилдаа явахыг үнэхээр хүсэхгүй. Ажил дээр очиод стресстэйж тэгэж өөрийгөө тийм одоо хэцүү байдалд оруулахыг хүсэхгүй байгаа учраас даалд ухамсар чинь өвчин гэдэг зүйл чамайг хамгаалахын тулд өвчнийг бий болгосон байна. Тэгэхээр ажилдаа явуулахгүй тулд одоо даалд ухамсар чинь өвчнг бий болгосон учраас чиний хувьд бол ажлаа сольсон дээрээ. Тэгэхгүй бол чи ажилдаа явахыг бүр үзэн ядчихэж тэр ажилдаа явсаар ах юм бол даалд ухамсар чинь чамайг хамгаалахын тулд тэр дургүй зүйлийг чинь хийл гэж чамайг стресст оруулахын тулд өвчнг бол бий болгосоор байх болно. Тэгэхээр чи бол ажлаа солих хэрэгтэй гэж зөвлөсөн гэдэг. Тэгэхээр даалд ухамсар бол бас таныг хамгаалахын тулд ямар нэгэн зүйлээс хамгаалахын тулд бас нэг зүйлээсээ зугтахыг хүсэх юм бол ингээд тэр зүйлээс зугтах боломжийг олгож өвчнг бий болгодог юм байна. За мөн гурав дахь нь болохоор сөнөөгч бодлууд бидний эсрэг одоо тийм сөрөг бодлууд толгойн дотор маш их сөрөг бодол бодох юм бол тэр нь бас өвчнг бий болгодог гинэ. За жишээ нь бүр ингээд амтан дээр хийсэн туршилт байгаа байхгүй. Нэг тийм юутай одоо сараалжин дотор чон байгаа. Тэр чонных нь хажуу талд нь хоныг уйчихсан. Уул нь чон нь бол ингээд сараалжин дотор байгаа учраас гарч ирж чадахгүй. Гэхдээ хажуу талд нь хоныг уйчихсан чинь эвэрүүл зүгээр хоныг уйсан чинь хэд хоногийн дараа нөгөө хон чин өөрөө хямраад өвчин тусаад тэгээд үхчихсэн. Уул нь эвэрүүл хонь байсан. Тэгэхээр тэр хонь ингээд маш их стрессцэн айдас давтангууд бие нь өөрөө цаанаас шууд өвчин бий болгоод үхэлчихсэн байхгүй. Тэгээд энэ номын зохиолч бол хүн ч гэсэн яг адилхан ингээд сөрөг бодол бодоод байнга л айдас давтаа санаа зовлт автаад ах юм бол бие мах бод маань бас өвчнг бий болгодгоо гэсэн байлээ. За дээрэс нь дөрөвдөх нь болохоор өнгөрсөн үеийн одоо баг нөгөө нэг трама гэж ярьдэн штэ тий. Өнгөрсөн үеийн тийм гүн шарах бас бидний ингээд өвчнг бий болгодог гинэ. Жишээ нь ингээд баг 10-20 минут болол байнгын гараа угаадаг. Нэг гараа угаахтаа ч гэсэн бүр ингээд 10-20 минут байнга ингэж гараа угаадаг тийм охиныг эцэг их хоёр нь эмчдэр маань авчирч өгсөн байгаа хгүй. Тэгээд манай охин ингээд байнга л гараа угааж идэг. Тэгээ нэг гараа угаахтаа зүгээр хурдан угаачгүй бүр байнга л ингээд савандаа л угаагаал идэг. Бүр ингээд юунаас болсныг нь мэдэхгүй байна. Урд нь бол ийм байгаагүй. Гэхдээ ийм болчихсон гэд нэг охиныг авчирсан байгаа. Тэгээд нөгөө охины чинь даалд ухамсартай ажиллаад ирсэн чинь нөгөө охин болохоор аав ичээр нь тэр охинд дот бэлгэлсэн гинэ. Шувуу бэлгэлсэн. Тэгсэн чинь нөгөө охин чинь тоглож байгаад нөгөө шувуун дээрээ гიშгээд тэгээд гаран дээр авсан чинь нөгөө шувуу нь үгцсэн байсан. Тэгээд гаранд нь ингээд нөгөө шувууныхын цус нь наалтцсан. Тэгээд тэрнээс болоод нөгөө охин чинь айгаад эцэг их хоёртоо би ингээд нөгөө шувуун дээрээ гიშгээд алцсан гэдгийг хэлхээсээ айгаад гадаа гараад нөгөө шувуугаа нууцсан юм байлээ. Тэгээд аав ичээр тол хэлээгүй нисээд алга болцсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмчдэр очиод ингээд даалд ухамсараа ярилцаад ингээд эдгээгдээд ихэлсэн чинь нөгөө охин чинь ингээд хэлсэн нь миний гар нь ингээд цуснаалтцсан байсан. Тэгээд тэр цуснаалтцсан байсан дээрэс нь аав ээж хоёрынхаа авч өгсөн шувууг өөрөө алдсан гэсэн тэр гимшил айцаасаа болоод өөрийгөө ингээд бохир гэж бодоод тэгээ гараа байнга ингээд угаадаг. Тэгээд нөгөө номын зохиолч маань нөгөө охинтой чинь ажиллаад ингээд тэгээд идэгсэн байгаа. Энэ мэтчлэнгээр ингээд бидний өнгөрсөн дурсамжийн тэр одоо дурсамжийн сөрөг зүйлсүүд авсан шарах сэтгэл зүйн өөрийгөө уучлж чадах байгаа. Тэр зүйлсүүд маань бас ингэж өвчин эмгэг болж гарч ирдэг гэсэн байна. За өвчин үүсгдэг бас 5 дахь арга нь болохоор үгээрээ дамжуулаад бид нэр өвчин бас дуудчих гэдгийг гинэ. Одоо үгээрээ бол бид нар ингээд нэг одоо
юм бодохгүйгээр ингээ хилдэг үгнүүд байгаа шүү дээ. Тэ өвчнөд холбоотой юм хилцэх үгнүүд тэ одоо юу гэдэг бүр ингээд энэ миний толгойн өвчин болж байна ч юм уу тэ санаа зовоолж байгаа зүйлээ миний толгойн өвчин болж байна. Ёстой шүдний өвчин юм а. Тэрийг харахаар нүд хорсож байна гэх мэтчлэнгээр ингээд бид нэр биенийхээ ингээд өвчнөд зүйрлэж одоо тэгж ямиг ярьдэн штэ. Тэгэнгүүт бидний даал тухамсар болохоор тэрийг шууд тушаал гэж хүлээж авдаг гинэ. Яа миний толгойн өвчин болж байна гэх юм бол толгойн өвчин танд бий болгож идэг. Нүд хорс тэрийг харахаар нүд хорсоод байна гэвэл одоо нүд нь өвддөг ч юм уу те тэгэж ингэж өвчин бас бий болгодог гэсэн байлээ. Үгээрээ дамжуулаад үгээрээ. Тэгээд намын зохиолч маань бол ингээд хамаа намаагүй энэ өсто миний толгойн өвчин гэж ингэж хамаа намаагүйгээр өвчин ингэж оруулж амандаа ярьдгаа болох хэрэгтэй гэсэн байлээ. За 6 дахь нь болохоор энэ бас аягүй сонирхолтой итгэл үнэмшлийн хүч гэдэг бидний даал тухамсар итгэсэн зүйлээ бий болгож идэг гинэ. Тэгэнгүүт одоо итгэл үнэмшлийн хүч гэдэг дээр болохоор жишээ нь судалгаан дээр болохоор хүүхэд наснд нь ээжийнх нь сарын тэмдэг нь их өвдөж ирдэг байсан охтуудын сарын тэмдэг нь ихэд өвдөж ирэх магадaltaй гинэ. Яагаад гэхээр тэр охтууд жоохон бахта ээжигээ харсан чинь сарын тэмдэг нь ихээр байнга өвдөжсэн. Тэгэнгүүт нөгөө даал тухамсар нь сарын тэмдэг ихээр өвдөж ирдэг юм байна шүү. Өвдөж ирэх нь хэвийн зүйл юм байна шүү гэд хүлээгээд авчдаг. Тэгэнгүүт нөгөө том болцсныхан дараа өөрхөн сарын тэмдэг ирэхэд өвчтөө ирдэг. Энэ мэтчлэнгээр ингээд одоо жоохон байхад нь ойр хавийнханд хүмүүс нь одоо хөгшин хүмүүстэй хамт амьдарч ирсэн бол тий алхаад хөл өвдөд ийна алхахаар өвдөг ийна гэвэл тэр хүүхэд залуу хүүхдээс нь гэсэн өөрөх нь өвдөх магадaltaй ингэнэ. Яагад гэвэл бидний даал тухамсар итгэсэн зүйлээ бодит болгож идэг. Тийм учраас зарим төрлийн өвчин болвол хүүхэд насандаа их өвч тэр нэг толгой нь өвддөг хүмүүстэй хамт амьдардаг байсан бол байнга толгой өвдөх чинь юм хэвэн юм биш үү гэд итгээд хүлээгээд авчдаг гэх мэтчлэнгээр танд ямар нэгэн өвчин завир байгаа бол бас хүүхэд насандаа та тэр өвчин завирыг хараад энэ бол ингээд байх ёстой зүйл юм биш үү гэд итгээд үнэмшсэн бол тэрнээс чинь болоод бас ингээд даал тухамсар чинь тэр зүйлийг бий болгодог шүү гэсэн байлээ. За тэгээд энэ одоо нэгэнт ингээд үүсгэсэн өвчнөө тэгвэл яаж эрүүл болгох юм? За дээрэс нь ерөөсөө ирээдүйд ингээд өөрөө үг хэлээрэй ч юм ингээд санамсаргүй байлаар өвчин өөрөө бий болгочихгүй тулд яах ёстой юм бэ талаар бас энэ ном дээр гой дэлгэрэнгүй аргачлалуудыг дотоод хувиргалтын аргачлал гэдэг гой аргачлалуудыг бичсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр 2025 онд уншсан 3 эрүүл мэндийн сайн гэж бодож байгаа номоо танилцууллаа. Тэгээд 26 онд ч гэсэн бас гой хувь хүний хөгжлийн номноос гадна бас чанартай эрүүл мэндийн номыг бас чадхаараа хуваалцах болно. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзъя баяр таа.